За сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр эрүүгийн хуулиас зорчих эрхийг хязгаарлах ялын талаар мэдээлэл хүргэе. За зорчих эрхийг хязгаарлах ял гэж юу болох вэ гэхээр за гэмт хэрэг үйлцэн хүнийг за эрх бүхий байгууллагын хяналтанд байлгаад за тухайн одоо оршин суугаа газраас явахыг нь хориглоно гэсэн үг. За жишээлх юм бол Ялдан Төв аймагт амьдардаг байлаа гэж бодоход за Төв аймагаас гарахыг нь хориглоод тухайн газраас нь өөр газар явахыг нь хориглоно гэж ерхийг утгаар нь бас ойлгож болох нэ. За энэ үргийг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэхээр зааж болно. За мөн шүүх ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзэх юм бол тодорхой хүнтэй харилцахыг бас хориглож болох нь. За жишээлх юм бол ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрэг дээр бол энийг ихэвчлэн авч болдог. Жишээлх юм бол гэр бүлийн хүчирхийлэл үлддэг хүн байх юм бол хохирогчтой одоо уулзаж болохгүй ч гэдэг юм уу те ийм хоригдсан арга хэмжээг бас авч болдог байх нэ. За ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчсөн байх юм бол за үлдсэн ялыг нь хорих халаар солиод бас хорж болдог байх нь. За дараагийн дугаарт нь за гэмт хэрэг үйлцэн хүн за гин бурууга хүлээн зөвшөөрсөн за гэмт хэрэг үйлцэн нөхцөл байдал за учруулсан хохирол за тухайн хүний одоо нөгөө учруулсан хор уршигын шинж байдлыг нь харгалзаад зорчих эрхийг хязгаарлах ялыг бас хөнгөрүүлээд аль болохын чанартай арга хэмжээ бас хэрэглэж болдог байх нэ. За энэ хүрээд энэ удаагийн бичлэг өндөрлж байна. Дараагийн дугаар уулзтлаа.